Дуул хайрлаа. Дуул харах юм гоё юу? Машин гэх. Яг гоё. Тэнгүүд л шээ. Гоё. Яа, дитэ би бүр яг ингээд яг годомжаар болох амар гоё идэх цаа юмштай ирээд амар гоё амар тайван тэгэл бүх газрын мэддэг болохоор нутгийн ингээ гэдэг шиг. Гэтэ одоо жоохон шинэ юмуд баригдаж нэгтэй цасан масуур хийхтэй манайх ч бүр 2 кг 3 кг сэвтэй болсон гэсэн. Одоо бүгдээрээ сэвдэл мартцсан даа юу. Тэгээд тийм ээ да. Ямар ч тач дууртай болсон guys. Тэгээд одоо бүгдээрээ утасныхаа шилэн алтыг сольжнаал. Би хаалттай мөрчиж сольжнаалгаад тэгээд симээ тэгвэл нөр имэгүй гараад ирсэн байна. Симээ нээж чадахгүй. Ямар хөрх юм бэ? За тийм байна да guys. Тэгээд хүмүүстэй зүрсэн чинь ингээд яриа нэг бүр ингээд зүрхэн орчих шүү дээ. Нэг амар хөөрхөн санагдаад юу ч ярьсан. Цуцаар ярьсан юм. Амар хөөрхөн. Эдийн амрыг таалаад болохоор. Сайд ихтэй хэмжээлээ өчрөө юм шиг байлаа guys. Автоматанд ажиллахгүй. Тэтэл яг хөтэй стресссэн ч гэсэн гэртэй байгаа. Гоё шүү дээ. Яа, ямар бороо орсон ч би нэг тийм Squid Game үед авч байгаа юм шиг л явж ин дөө ерөөс. Ана энийг зүгч. Энийг Бичиг атик хоёроо би бичлээ гэдэг байхгүй юу? Маш ч үгүй юм. Энэ ямар шанхай юу? За битэр өдөртэй ихтлэх гэж явж байна. Хайцсан шүү дээ. Хөөилтэй. So we are back with химбэлээ тэлцэлэр нэг. Нөгөө би нэг юу байна нэг юу лээ. Ани би танаас нэг юм гуйсан да. Юу шээ? Юу гуйлаа? Зарим өгч хөөдлөө тий. Юу штэ. Захилгаан. Тий захилгаан нөгөө завчаад байна. Look guys. We want to Сено. Гад бийт юм уу? Бэр идэл хэмжихгүй шүү дээ. Идэл шүү дээ. Байж л та. Жил Монголд ирсэн л байдаг шүү бүр. Байдаг шүү манайхаа. Яа. Ихтэй хэцүү санагдчих. Окей. Тайрэнэ штэ. Манайхаа.
Шага хонгорчууд та бүхнийг төв толгой Тусгаар төвчсөн сэргэ мандусны 114 жил ардын хөлсөлийн 104 жилийн сураач алгашин баярлалаа. Яа, нэг шүү дээ гэж анзлууллаа. Тэр ихтэй би бүр суугийн жил болсон баг гэд бүр яагаад та. Бүр 4-5 жил явсан. Дахиад надад хэмжлүүл гэсэн. Гурван шүү дээ. Бэж. Энэ талдаа жоох мартаад идэх үү guys. Одоо л үтэх байх. Түрүү эхлээд яг цаорсон шүү дээ. Янзлахад бүр хэмээр өвдсөн ингэ нэг тийм хамгийн ингээд дотлын нэг бойлон дэдлийн нэг тийм зөөлөн эдийг бүр ингэж гинтээж ингэж зүсэж байгаа юм шиг. That fucking pain guys. Хитэлж байна. Яа, миний 7 оны амьдрал зүгээр л хоолоос хоолын оронд, таринс тэрийн хооронд, туслаас тусны оронд. Тэгээд нэг guys. Гэтэ зүгээр биений зүгтийг өөртөө жоох physically хийх гэж зориулаад тааш шүү дээ guys. За тэгээд 7 хоногийн дараа бүгдээрээ би нэр айраг өгөхгүй 7 хоног болсон байсан. Тэгээд тэр вэ. 7 хоногийн дараа өдөр бол айраг гоон би. Тэгээд өөрийгөө мундагс ингээд торт авч өгнө. Яг нэсэл би одоо жоохон дотор талаас ингэ дург юм хийх гэж байгаа шүү. Гадаалаас тийгээс жоохон дүүрэндээ нэг витамин зэтэй яриадсэн эссенц аавна. Тэгээд урчуулээ. Би юу cancel гад авчихсан маа юу cancel болох. 2 цагийн хазаг солиулна. Тэмж байж байгаа. Хай бүртгээ гаруудын пэйж үзнэ хэдвэн байсан юм аа би. Тэгэж. I see you again guys. Өөр юм болсон байна. Танигдахаар болсон байна guys. Тэр өөр хэлтэй байна. We are all ready. Iya kan tak. Яа, fuck, снийчээс хөрөг арай л чирч юм. Гэртээ нэмсэн ярьж өгсөн. Ноутбук авч марцсан гэдэг надад. Яа, шууд гараал амар ширэлж байгаа зүний хашил хөдлөөд бүр шууд найталгаад хамар битүүрт тавьшигтай guys. Яа. Тэгээ бас шилэг гэртүүлдэг зүгээс наавлаа. Өнөөдөр нэрнээс гандаа урсан чи өндөр би ангад нэг тохиолдолтой сая өдрөөс ингэнэ тэр мэдхгүй явцсан байна. Тэгээд өөрийнхөө ордны ээлтэй чулуутай болсон. Амран guys. Гэхдээ бүгдэнд нь л амир их хэлсэн нэг тийм Монголд амьдарч байгаа хүн чинь нэг тийм бааварлсан тий. Өөрөөс Монголд амьдарч байгаа хүмүүс чинь л амир гоё бааварлаж, эрхлэж тий. Нэг дарахтуулж загнуулсан гэсэн цаана нэг Монгол халуун гэдгийг цаанаа л юм хөөрхөө байд идэв шиг санагдсан. Тэгээд ирснээсээ хойш хилээр орж ирснээсээ хойш бүгдэнд нь л амир эрхлээл.
амьдраад орсон нийт чинь хэлээр орчихвол би ялч нэг пассвортаа жоохон орхоцсон байсан гэсэн чинь чи бол пассвортаа нэлээд орсон биш шүү. Дахиад шинийг авах хэрэгтэй юм байна гэж тэгвэл би яана би одоо тэгээд цаадлын гэсэн нэг визтэй хүрээд ирсэн шүү дээ. Визнүүд манад яах юм болоо гэсэн чинь тэгвэл ерөнхийдөө солих хэрэгтэй юм биш үү за гэж үгээл. Тэгэл сэлэнгээр дараал ирсэн чинь сэлэнгийн наадам болж исэн. Би 11-нд биш 10-нд гарсан гэдэг чинь. Тэгсэн чинь л шууд сэлэнгийн наадмаар хальт дайрж нэг Улаанбаатарлаа харахтаа зогссон чинь манай жолооч нэг айраг амсаа тэгээ би ч мөрөөрийг нуусгамч тэгээ биес айраг амс ингээд зогссон чинь зогсох газар зогсож тэгээд цагтаа зогсоод анхааруулаад тэгээд тэгсэн чинь ямар тоос юм чи за байж байгаараа гэсэн айраг амсаа тэгэл дахиад ирж байгаа одоо болно гэсэн бэж амс дуусаагүй штэ гэж үйл бүрцээ тэгэж амар бавуулж амьдэрт юм байна гэдэг чинь стресстэй бухимдалтай байсан гэсэн нэг л юм гэртээ байгаа хүн чинь ямар жаргалтай штэ. Тэгээд их өрөндөө байгаа хүн чинь амар тий жаргалтай л би димээ нэрхэлцэл амьдэрт юм байна. Тэг бүх юун санаа зовхгүй амар гоё амьдэрч байгаа байхгүй юу тэгэл тэр бүх мэдрэмжийг ингээ буцаад хитгэн оногч хийсэн амсан чи амар гоё хийсэн. Тэгээд миний бодол бремер өөрчлөлтөлсөн. Одоо тэгтээ ерөөхдөө уртхан шиг л буцаад гэртээ Монголд гоё ирж тэгээ одоо тэгэл стресстэй байсан ч хамаагүй ямар ч байсан амгүй тэгэл гэртээ байгаа үедээ болох байлгүй дээ гэж боддیں۔ Тэгээд дүү жоохон хэцүү хатуу мэдээгээд хүний газар ингээд жоохон хүний хүмүүсийг гуйж харагдаж заynуулж жоохон хатуу штэ бас яасан ч юм ахос явахтаа ертөс ингээл хүмүүс хэлж байгаа бол за юу гэжтэй хүмүүс бүгдээрээ л хэлхэн гэж утсан ч яалтчгүй хүний газар гэдгийг амар ойлгооч юм. Тэгээд яа тэр хэцүү мэдрэмжүүдийг яг хэдий урт хугацаанд явж амьдч чадах вэ гэдгийг бас амар бодчихно. Я прям дип мэрчлээ. Ёо энэ ажилтаа охин яах вэ? 30-наас өмнө сүүлчийнхээ CV дуусгаж өгөх ёстой. Сүүлчийн бичлэг явуулах гад бичлэгээ хийж байна. Нөгөө Батмагны дээр. Би Бат үлзий Батмагнаа яриг үлдэн гэж. Орхоо бол гарч ирэхгүй байх. Орхоо гараад ирсэн юм болов. Гэсэн жоохон мөр төрүүлтэл яах вэ? Орхоо гарч ирэхгүй байх. Гэдэггүй. Сэмэцхано. Өнөр таны бичлэг орсон шүү дээ. Яа. Аль дэмгэр имчилгээ дэлж болсон байдаг ба шүү guys. Энэ бичлэг үлээ хизээ орох юм бэ? Юу шар бичиг гарсан юм? Мэдгүй ямар юм нөө. Log гинэ. Тэстэй. Окей. Сурсан батай штэ. Намайг цотод. Дээрлхий. За ингээд дээрлээд байгаа. Би хинт амт чөлдөх юм. Ана таанд явахгүй мүү? Ингэж яах вэ? Ани байж гараа. Ирлээч. Байж л та. Тэгвэл нэмэн аваа сууж байгаа байсан юм шүү дээ. Юу гэсэн удаашлж идэр штэ. Талаас л явцсан юм шиг. Ёо энэ баг зуны хамгийн сүүлийн өдөр баха. Амар халуун шүү дээ. Одоо 38 градус биш үү 30 градус. Яа би одоо л Монголын үний хөргөдөлтэй. Одоо л чигнээс яг нүрт болж эвлэрч эхэлсэн шүү дээ guys. Эхлээд ингэ мэдгүй ямар ч баримжаа явуулсан чи одоо нэг жоон баримжаатай болоод ингээд өөр дэлгүүрсэн даа авах гээд явчих. Сивгс махамлан хэр юм шиг дүнтэй л юм лээ. 0.1 хитэр бууцсан ч ааш.
Oh my fucking god. За тэгэл цоглог хийвэрээ тэгэл бас ном уншсан шигээ бас сүмсээ угаасан шигээ бас одоо нүрийг цэвэрлээд уужуулах масктай араас нь салфетка масктай тэгээд унтъя даа. Тэгээд маргааш сүүлийн хэмжлэгээ нараад тэгээд эмнэлгээсээ гарнаа. Өөрийнхөө хэрэглийг 7 хоногор хасуулсан ч гэсэн адуудагаа л ярих юм даа. Гурвал болсон ч зүгээр хоолн л нэгдэжээ. За би ярьж байна. Өглөө бүр ороод амиг гоёсон ч. Тэс шуулаад наашлаа. Миний туслан гэдэг баг цаг болоод тусчлаа, амар хурдан тусчлаа. Тэгээд явах нь хугацаа маань амар төрж байгаа болохоор гялс хийх юмнууд амар их байна. Өнөөдөр л ихт банкны ажил амжуулна орой. Лам дээр очино. Гандан тийм маргааш ч юм яа шүд нэмлэг явна. Шүдэн л болно. Яа тэгээд тавтаад л болохоор нэг өдөр бас очисүлтэй дууд болно. Яа хас өмнө их амар их байна guys. Хадад ихтэй бүрнүүд амар гоё өдрэн тэгээд хараад юмаа тавьчаад хуцаас авчаад тэгээд гадар яваа гарч амжуулах шууд амжуул илүү учраас би хүмүүний бэлтгэлийг хэлэхэд болсон учраас өнөөдөр рус кальцтэй цаа дидж болох гэсэн үг. Өнөөдөр би айргаа уух нэ. Шүдэн дээр амтан болохоо тэгэн дараа амтан болохоо мэдчихэж бас өөрөөл одлоо өнө хүрээлээ даамаас. Guys, энэ хоёр шүд сайн мэдэн гай өндөр зайг. Мэдэн сүгийн жилүүлж байна. Өнөөдөр битээ өгдөөсөн. Тичгэн сайгош. Яа манай хүмүүс авдаг болсон. Тэсэж одоо хэрэг. Дэжтэй бэрэмж бод. Өнөөдөр дэжтэй баг. Йоо нартлын юм ямар царайлаг юм бэ? Би зүгээр амигтай үлдэж болох уу guys? Би зүгээр гэртээ үлдэж болох уу?